Таньд цаана бяцхан жетгүүрүүдээ. Үүнээс цааш бичлэгийг тогтмох хийх болно. Чадах ятгаараа хурдан бичлэгүүдээ хийж байгаа. Тэгээ 30,000 subscribe хүрсэн болохоор нэг аним эхлүүлэхээр шийдлээ. За тэгээд аним дугаар орцгоё. Minkfi бол PC тоглоомд үнэхээр л донцсон нэг. Тэр яг л ото хоёртой тун тустай тоглоом тоглож бай. Тэр жинхэнэ амьдралаас өөрийгөө тусгаарлаж орхисон. Зөвхөн PC тоглоом л түүний бүх зүйл амьдрал нь билээ. Тэр өөрийнхөө тоглодог тоглоомыг үнэхээр сайн тоглоно. Сервер дотор хамгийн шилдэг нэг нь юм. Энэ өдөр харин тэр 5 шилдэг тоглогчийн нэгэнтэй таарсан юм. Нөгөө тоглогчийн профайлоо нараад харсан чинь эмэгтэй хүн байдаг бөгөөд нэгin эсрэг нэг тоглох уу гэж асууна. Minkfi-ний хувьд энэ асуулт бол зүгээр л доромжлол учраас шууд тоглоё гин. Minkfi-ийг хэн ч өмнө ингэж басаж байгаагүй лээ. Minkfi чадлаараа хурдан сэтгэж, бүр босон зогсож, сэтгэлээсээ тоглодог боловч ядагчихна. Үзэгдэл нэг лимузинд суух охин руу шилждэг охин Minkfi-ийг холограф дүрсийг бариад энэ залуу надад таалагдлаа гэж ууцлаг охин Jane Montan гэдэг найз нар нь түүнийг дуудахтаа Ноно гэж дууддаг. Би амархан болохоор Ноно гэж цаашаа явчих л та. Тэгээд Ноно бол Castle гэдэг нь тийм нууцлаг сургуультай логийн дайчнаар өөрснийгөө бэлтгэдэг гин шүү. За Ноногийн машин барьж байсан хоёр хүндээ те Minkfi-тэй бол 1-9 тоглосон. Надад үнэхээр таалагдлаа. Энэ хүнийг сургуультай эсвэл яаж вэ гэж өнхийдөө бол нөгөө хоёрт хэлнэ. Нөгөө хоёр харин Minkfi-ийг нэх сонирхдаггүй бөгөөд тэгс хийгээд Нана харин өөрийнхөө зөн совинд итгэж сургуулийнхаа дотоод сүлжээний AI буюу хэмэл оюун ухаан Эвагаас Minkfi-ний талаар бүх мэдээллийг мэдэж авна. Түүний хобби ямар хүнд дуртай гэдэл шууд асуутал AI буюу хэмэл оюун ухаан Эва Minkfi-ний талаар бүх мэдээллийг олж өгдөг. Сургуульдаа ямар ч найз нөхөдгүй хичээл тараад шууд гэрлүүгээ явдаг. PC тоглоом тоглож өдөржин гэртээ байдаг. Тэгээд унтаад дахиад хичээлдээ яваад буцаад гэртээ ирдэг аж. Minkfi мөн хамаатнуудтайгаа цуг амьдардаг. Бөгөөд мөн ангитай нэг краштай. Түүнийх нь нэрийг Чин Вимбин гэдэг нь. Minkfi гэр бүл хангалттай мөнгөгүй болохоор их сургуульч орч чадахгүй байж магадгүй гин шүү. Minkfi мөнгө олсон мөнгөө зөвхөн өөрийнхөө PC тоглоомд зарцуулдаг юм. Шинэ тоглоом авах эсвэл апдейт хийхдээ л мөнгөө зарцуулна. Өдөгдөл буцаад лимузинд сууж байсан охин руу шилжнэ. Миний машин амар хаазлаад хажуу талын машинаа мөргөх шахна. Яг энэ үед Ноно зорилго нь Minkfi-ийг өөрийнхөө Castle гэх сургуульд исүүлэх байдаг. Ноно зорилгоо биелүүлж дээд талын танил талаа ашиглан Minkfi Castle сургуульд урьж урилга явуулна. Minkfi шуудан дэрсэн захиаг уншаад Магнан сайхан тэнэж маш их баярлаж орхино. Тэр үнэхээр энэ үйл явдлыг үнэнгээсээ өөрт нь тохиолдож байгаа гэдгийг үнэхээр итгэж өгөхгүй. Өөрийгөө бүр алдаж үзлээ. Үнэхээр л үнэнгээсээ хацар нүвдэж байна. Тэгэхээр энэ үйл явдал үнэн гэсэн. Castle College түүнийг авсан байдаг. Энэ сургууль нь энгийн хүний сургууль биш юм. Шилэгдмэл хүмүүс сурдаг л гин шүү. Тэгээд шууд баярлан Minkfi гэрийнхнийхэн лугаа залган хамгийн түрүүнд болсон бүх үйл явдлыг ярина. Түүний хамаатны ах нь гайхаж гэр бүлийн гишүүд нь бүүн гайхширч баярлахгүй бүр гайхшраад идэв. Тэгэхээр хатаархаад байна уу? Энэ мүү PC тоглолтод дүнхүү яаж гэж гайхаад ламаа болохгүй амандаа бутана. Minkfi сүултээ өөрийгөө хүртэл тэнцээгүй юм болов гэж эсвэл хин нэгэн надаар ингээд жок хийж байна гэж бодож байтал гэрийнхнийх нь нэгэн гишүүн шууд үнэн гэдгийг нотлохын тулд сургуулийн хүний нөөцийнх нь хүмүүстэй ярилцчихсан байдаг. Үнэн гэдгийг нь батална. Minkfi-ийг маш их баярлаж оройн ганц PC тоглодог андаа онлайнаар хэлж жоохон өнгөрч явна. Маргааш нь тэр сургууль дээрээ очино. Үнэхээр том сургууль байдаг. Дотор нь орсон чинь бүр том. Ангийнх нь хүүхдүүд дандаа л харваас гот сурлагтан эсвэл баян элийн хүүхдүүд байх нь тэрэ. Тун сонирхолтой Minkfi-ний 10 жилдээ хайртай байсан нөгөө Crash нь Чин Вимин мөн тэр сургууль байх нь тэрэ. Бүр хүүхдүүдийн дунд сууж байх нь тэр. Minkfi шууд Чин Вимин рүү очиж чи яаж тэнцсэн юм бэ? Би чамтай энд таарсандаа маш их баяртай байна гэж солиорч байхад нь сургуулийн Чин Вимин нэг багш дуудаад ярилцлагандаа ороод ирээ гэж хэлсэн. Minkfi ч гэсэн ярилцлагандаа орно. Нэгээрээ л ордог юм байлээ л дээ. Цаг хугацаа өнгөрч Minkfi-ний ярилцлагын цаг болжээ. Minkfi өрөөнд нь ороод шууд бүхийг л сайн байна уу гээл мөн үнэн хамаагүй асуултууд асуудаг. Minkfi чи хайр гэрийнхэн байдаг гэдэгт итгэдэггүй гэж асуух. Minkfi асуултанд хариулахын өмнө би энгийн хүн шиг байсан дээр болов эсвэл өөрөөрөө байсан дээр үү гээл дотоод өөртөө нэлээд зөрчилдөж бодож байгаад өөрийгөө өөрөө ял. Үнэнгээрээ буюу өөрөөрөө байж
Би орой бүр цонхоор ширтгээд маш олон од гаргас байдаг. Би тэнд амьдрал байгаа мөн хариг арийхан байгаа гэж бодож байна гэж хариулнаа. Асуултыг нэгэн залуу тэмдэглэж авч байдаг бөгөөд Минквен эхний асуултанд хариулцгаад хамаг чадлаараа Вивиний хойноос гардаг. Харин зөрөөд профессор Квадра гэдэг орж ирдэг. Тэр шууд шалгагч багш нараас Минквен хаана байна гэхэд гараад явчихсан гэж хэлнэ. Тэгсэн Минквенийг залгаа буцаж авчир гэж хэлнэ. Минквенийг харин Чинвэнтэй уулзчихсан. Тэсэн чинь нөгөө Чинвэнийн төгсөлтийн үйлчлэг нэг хийн шүү чи ирээрээ гэдэг. Минквен тухайн үед нь шууд дотроо би энэ Чинвэнтэй гэрлээд айл гэр болоод аль хэдийн амьдрал зохиогоод явж байдаг бүр үр хөвгтэйж болцсон явж идэв. Тэгтээ дотроо л тоо Минквен гэртээ хараад гэрийнхэндээ би өчтөр уулынхаа ярилцлагандаа очиод тэгээ буруу сургуульд очичихсан юм шиг байлээ гэж гэрийнхэндээ хэлнэ. Тэсэн чинь үгүй чи наад сургуультай сур маргааш очиж уулз гин. Тэгсэн Минквений уулзсан чинь профессор Гуардан шууд гар бариад чи тэнцсэн гэж авнаа. Мэдээж энэ бүхний ард Ноно байгаа нь тодорхой. Ноно нилээд их мөнгө профессорт өгсөн байж таардаг. Тэгээд атхандаа оруулсан гэж. Профессор Гуарда тэр мөнгөөр үлдсэн амьдралдаа ад жаргалтай амьдарч болохоор их мөнгө ажээ. Тэгээд л хахуулын авчихсан. Тийм учраас олон хүмүүс дунд профессор Гуард Минквенийг яагаад тэнцвүүлсэн гэдгээ маш эвтэйхэн магтаж гарнаа. Угаасаа профессор хүн учраас хүмүүсийг синхруулахтай маш амархан. Сургуулийн урилгыг түүний гарт өгч чи тэнцсэн хүү минь гэж хэлэхэд энэ үгийг сонсон Минквен гар салганаж бүр 0 ороодохыг гэж хэлээд 0-ийн өрөөнд орж төрсөн ээжигээ бодож уйлна. Сайхан зүйл надад тохиолдож байгаа гэдэгт би итгэхгүй байна гэж уйлна. Ир хүн гэсэн уйлдаг юм шүү дээ. Тэгвэл энэ бол гомдлын биш баярын нулимс байлаа. Тэгсэн Ноно хажууд нь зогсож байдаг мөн эмэгтэй нэ маанаж явж байгаад орчихсон юм байна л дээ. Хөөхий тэр хоёр хамтдаа бусад руугаа очино. Минквен хоолны ширээнээс ерөөхдөө Ноног хараад байсан чинь тэр өөрийг нь ялчихсан охин байхын тэрэ. Минквен харин түүнд биш Чинвэнийн дуулчихсан учраас Нононыг нэг тоодог. Тэгтэл Ноно бол үнэхээр үзэгсэнтэй харагдаж байлаа. Минквен дахин хараад л Минквен Чинвэнтэй уулзах төгсөлтийн үдшилгээ дээр сэтгэлээ илчлэн л гэж дотроо бодож гарнаа. Нэг нь баярч болж нөгөөд бүгдээрээ цуглараад байж байтал нэгэн өөр залуу өөрөөс нь төрүүлээ цэцэг өгөөд Минквенийг уучихнаа. Ингээл Минквенгийн яж хахад нөгөө Винвинж ямар ч амархан зөвшөөрчтэй. Минквен уу гашууд орж тэг гуниглаад зогсож байж байх энэ үед Ноно гэрэл цацруулан гарч ирнэ. Минквенийг ирээд авч явна. Яг л нэг азгуудлын намгнаас татаж байгаа мэт. Минквен бүр эргэж хардгүй тэр хоёр цаашаа алхаж яв. Тэр хоёр алхасаар романтиклсаар байгаад бүр барилгаас гараад явчихна. Муу сайн бяцхан ч төрөөд тэр хоёр машинаас бууж байгаад ярилцахад харин энэ удаа Ноно чухал нухацтай зүйл ярина. Яг үнэндээ би бол супер хүчтэй. Тийм ичтэй ертөнц байдаг юм аа. Яг л Harry Potter дээр гардаг шиг луу байдаг юм аа гэж. Үйл явдлын дараа үр дагавар гарч ирнэ гэдгийг анзаарч байлаа. Борооны дараах мөөх шиг маш олон тийм хүчрхэг хүмүүс энэ сүнс сэрдэг тухайн мөчд. Минквен аялах ёстой болно. Мэдээж сургууль түүнд зорчих мөнгөч байхгүй, хоол идэгч мөнгө байхгүй, түүнд зөвхөн билет л буюу каст сургуульд очих карт л бай. Хаач хүрэхгүй байваа. Яг үнэндээ ажихаа мэдгүй хэцүү нөхцөл байдал байдаг. Хаанаас ч юм бүү мэд Finger гэдэг нэртэй нэгэн залуу гараад ирэх нь тэрэ. Finger гэдэг тэр залуу Минквентэй гарт байсан каст сургуулийн эрхийн бичгийг хараад хөөе наачин ч гэсэн надад байгаа штэ. Хоёулд бол хамтдаа тэр метрог хүлээх үү энэ онгоцны будал дээр гэж асуунаа. Мэдээж яриг тэр хоёр нилээн удаан буугаалнаа. Нэг л мэтгэд Минквен унтчихсан байдаг. Харин эргэн тойрон хартал зүүдэнд нь хүмүүс гүйлдэж цухтаж байлаа. Тэр сэрчгтлээ гэж бодтол нэг хачин залуу хаанаас ч юм гараад ирчихсэн. Чамайг би мэднэ л гэж авч байна. Тэгсэн дахиад зүүдэнднээсээ хоёр дахь удаагаа сэрдэг. Энэ зүуд байсан л гэж найдаа. Ингээд Минквен Finger найзтай болчихж байгаа юм. Тэгсэн тэр хоёрын суух гэж байгаа онгоцны буудлынх нь метрон үнэхээр тансаг байдаг аа. Гуард багш ер нь бол Минквенд ерөнхийдөө бол амжилт хүсээд метронд суугаад хамтдаа сунаа. Ингээд Finger Минквентэй хамтдаа аялнаа. Түүнээс гадна Гуардер нэгэн лууны тийм гоё зураг үзүүлээд тэр лууны зураг нь төргөж байгаа луу байдаг. Тэгээд Минквенд үзүүлэнгүүтээ энэ амтан байдаг уу гэж асуухад Минквен бай. Юу яриад байгаа юм бэ? Энэ бас шалгалт уу гэхэд Гуард яг үнэндээ луу байдаг юм аа. Ингийн хүмүүс мэдэж болохгүй юм. Яг энэ үе Минквен та юу яриад байна гэж асуухад зүүдэнд нь орж ирсэн хүү дахин гарч ирэн. Луу байд юм аа. Ич байгаа. Тун утгагүй бүх хүмүүс дөрвдөх хэмжээс рүү очих болно. Тэгээ мөн маш олон шиддэнгүүд лууг маш олноор нь алсан.
гэж хэлдэг. Цаашаа юу болох вэ? Part 2-ыг чадхаараа хурд оруулсан шүү. Та хэд өмнөх Part 1-ийг маш их лайкер меласны хүчээр Part 2-ыг чадхаараа хурд оруулаа шүү. 30,000 үзэлт яд чийжвэл Part 3-ыг тэр дорн хийнэ. Атласаас ирээд босон бүх үйл явдлыг докторт хэлнэ. Доктор нэх хүн дээр хүлээж авахгүй харин Минквэнд 2 ширхэг хайрцаг өгдөг бөгөөд дотроо 2 нууцлаг зүйл байгаа гэж хэлнэ. Эхний хайрцгийг нээж үзтэл буу байх нь тэр. Өмнө нь Минквэн цэрэгт явж нилээд сайн бууддаг те. Цэрэг дундааш нэр төртэй байсан учраас маш их баярлаад буугаараа буудаж үзтэл буу бас онцгой буу байдаг бөгөөд Минквэн буудах үед хойшоогоо савж газар уннаа. Үнэхээр л тийм хүчтэй бууддаг буу буюу нилээн хүчтэй тирлэлтэй юм шиг байгаа. Харин 2 дахь хайрцгийг нээж үзтэл жинхэнэ луу байх нь тэрэ. Минквэн лууныг хараад ямар хөөрхөн сүнээр вэ гэж бодож байтал жинхэнэ луу хайрцаг дотроо эргэлдэж галаар үлээнэ. Мөн луу амьд гэдэг нь ойлгомжтой бол. Минквэн маш их гайхаж байтал доктор Минквэн чи үнэхээр онцгой юм а. Өмнө нь луу ингэж хөдөлгөөнд орж байгаагүй. Чамааг мэдэрсэн юм шиг байна гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа луу буцаад хөдөлгөөнгүй болон байрандаа очив. Минквэн маш баяртайгаар доктортой сая болсон үйл явдлыг яриад байж байтал гинтэл хар хувцастай буудаа хүмүүс гинэд тэнгэрээс ч юм уу газраас ч юм уу гараад ирнэ. Тэд өөр улаан хувцастай хүмүүстэй байлдаж байх нь тэр. Минквэн доктор хоёр аюулд гинт орсон гэдгээ мэдэн Минквэн доктор энэ тулааныг тайлбарлаад өгөөч юу болоод байна гэж Дин хаан Сезар 2 гэх сурагчийн бүлгэн байлдаж байгаа гэдгийг хэлнэ. Зин хаан бон Сезар 2 бүлгийн ахлагч нараас болоод Сезар зин хаан хин өөрснийгөө хин химбэ хин айлбэ гэдгээ батлахын тулд тулдаж эхлэнэ. Тэр хоёр бие биенээ алах гэж үнэхээр л огцом хурдан хөдөлж байл та. Энэ үед л үнэхээр Минквэн өөрийгөө те би зүгээр ном плей character юм байна дөө гэдгийг ойлгоно. Яагаад вэ гэхээр тэр хоёрын төвшин шал ондоо төвшөнд тулдаж байна. Ноно гинт гарч ирэн багшийг буудаж алчхаад шууд нөгөө Минквэн лөө буу тулгаад инээгээд яг алах гэж байтал нь өөр нэгэн охин Ноног буудаад алчихна. Тухайн мөчөд баахан тариа байсан сурагч нар гарч ирэн өгсөг хүмүүсийг тариад босгоод ирнэ. Яг үнэндээ буун зүгээр будагтай буу бөгөөд унтуулдаг сумтай л гин. Доктор инээд алдан Минквэн чи итгэчихсэн үү гэж хэлнэ. Яг тухайн мөчөд сургуулийн захирал өөр нэг багш руу яаж доктортой уцаар буу халмаар байгаа гэдгийг хэлнэ. Эцэст нь ийм их үйл явдлын дараа Минквэн өөрийн дотор байрандаа орно. Өрөө нь үнэхээр сүрдмээр гоё байлаа. Харин өрөөгийнх нь хамтрагч нь нөгөө Фингер гэж метрогоор ирсэн залуу байв. Сургууль энгийн хичээл заадаггүй бүр ич хид болон лууны хил мөн сүнсний хилтэй сүнсний түвшинд бие биентэйгээ харилцуулыг ич хидийн сургууль гэдэг нь харваас ойлгомжтой дотрооч гэсэн хүүхдүүд бэлтгэлээ хийнэ. Иргэн тойронд байгаа бүхэл хүүхдүүд ич хидийг сурчихсан бүр зарим нь бэлтгэлээ шууд л хийж байгаа харвал энд байгаа хүмүүсийн хувьд ич хид бол байдаг л үзэгдэл гэдэг нь харагдана. Үзэгдэл сургуулийн захирал руу шилждэг бөгөөд сургуулийн захирал нэг найзтайгаа ярилцаж сууж байд. Мөн сургуулийн сурагчид донд сүүлчийн луугийн хаан байгаа гэдгийг хэлнэ. Мөн луугийн хаан нилээд аюултай гэж ярилцаж байдаг. Буцаад үзэгдэл доктор болон Минквэн руу шилжнэ. Доктор Минквэнтэй хамаг хурдаараа гүйж ирснэ. Чи 3 шалгалтаа өгнө шүү гэж хэлнэ. Тэгээд Минквэнийг дагуулад бажин руу ороод их шиг тайрцаг сонсуулдаг. Тэнд хар лууны ярианыг бичсэн юм гин шүү. Аяыг тавьж яриагийн сонсуулж эхлэхэд Минквэн лууны хэлийг сонсохгүй шууд л харж байлаа. Нойр нь хүрээл ухаан балартаа. Доктор шууд солиоттой чи чадаж байна гэж гайхширна. Доктор утсаараа хэн нэгэнтэй ярих бөгөөд Минквэнийг чадаж байна гэж хэлээд номын санд яриад байгаа зүйлийг нь таруултал яг л таарах нь тэр. Тун удахгүй шалгалт болох үед бүх хүүхдүүд арайг шалгалтаа өгч байхад Минквэн Фингер найзынхаа ачаар сайхан шалгалтын хариу хуучдаг юм да. Муу сайн бяцхан чөтгөрөөд та нарт ява шалгалтаа хуусан уу? Яшээр оройн дуг нойрондоо дугжрах үед нөгөө нэг хачин хүүхдтэй дахиад л таарна. Тэр хоёр хонхтой цамхаг уулзаж байдаг. Яг тэр мөчид Минквэн нөгөө зүүдний залуу нууц газрын зургийг өгдөг. Зүүднээсээ сэрнэ тэгсэн аюулын тохой хангиж байх нь Фингер Минквэн дээр ирж түүнийг аваад бүгдээрээ нэг газар руу цуглална. Нэг тоглоом чимшиг, нэг даалгавар чимшиг, нэг сорил чимшиг зүйл байд. Нэг газрыг хайж олох ёстой гинэ компьютер дээр. Минквэний хувьд бол өдөржин PC тоглодог байсны ачаар
нухаж байгаад 20 минутын хугацаанд амжих хэрэгтэй байсан байлээ л дээ. 20 минутаа багтаж кодыг олж чаддаг. Тэгэхдээ хамгийн гол нь яг энэ үйл явдал болж байхад үзэгдэл шилжнэ. Нөгөө сургуулийн захирал нэг найзтай даалгавар өгөөд байсан шүү дээ. Энд нэг юм тулаан болж байх нь тэрэ. Амнасаа эрсдэлд оруулж нууцлах газрыг хайж байдаг. Луугийн ангууч нарын голоос газрын байршлыг хайж байдаг. Усны луу тэднийг нэг нэгээр нь алж байх нь тэрэ. Үзэгдэл буцаад Мингфэн илүү шилжлээ. Даалгавраа биелэгдсэн гэдгийг хэлнэ. Мингфэн Зингийн хаан хүрчээрэн өнөөдөр чи сайн байсан гэдгийг хэлнэ. Бүхэл хүмүүс угаасаа түүнийг гайхширсан. Угаасаа ингээд PC тоглолтыг нь хэрэг болж байгаа байхгүй та. Тэгээ PC тоглоод яваад азгүй амтан гэж нэр авч байгаа хүмүүс те. Тоглож л байхгүй. Дараа нь хэрэг болох юм байна. Finger найз нь Мингфэнийг ятгсаар байгаад үржлэг авч явдаг. Нөгөө Ноногийн охин чи Сизерийн үнсгэлжээ юм аашин тэр хоёр хамтдаа те. Танхим руу хөтөлцөж орж мороо те бүжиглж гээл. Харин Мингфэн Finger хоёр хамтдаа бүжиглэх хүнгүй учраас хоёулаа бүжиглээд далчигнаж гарнаа. Тэгсэн нэг ур шаргал устай охин Мингфэн л бүр амар харч хидээд дээ шүү. Тэгэл Мингфэн ойлгож чадахгүй байхад нөгөө ур шаргал устай охин чинь Мингфэн дээр хурж ирээд бүжиглэж гарнаа. Бүхэл хүмүүс алга ташиж байна. Угаасаа шаргал устай Мингфэнтэй өрн бүжиглэхий зааж өгöd байт. Тэгээ бүжиглэж дуусаад гарсан чинь те Мингфэнийг Ноно машинтай хүлээж байх нь тэрэ хардаад байгаа мó аши өөрөө те Сизер Мизертэй бүжиглж ийсэн байж. Тэгээ тэр хоёр цаашаа дахиад явж байтал ингээд аваарч юм шиг юм астдаг. Гэтэ хамгийн гол нь энэ нэг Castle гэх сургуулийн дэм бас тийм ич тийм тойргийн хамгаалттай юм байлээ л дээ. Энэ мөчөд гадны хүмүүс сургууль руу нэвтэрч орчихсон байх нь тэрэ. Бүхэл хүмүүс захирал багш нар, сурагч нар болон түүнийг ахлахууд бүгд дайсны зорилгыг л мэдэх хэрэгтэй байлаа. Нэг биш нилээд хідэн бэлтгэгдсэн дайснууд сургууль руу нэвтэрж орсон байх нь тэр. Тэдний зорилго үнэтэй захирлын нууц байгуулах доор байдаг алтан шаргал өндөг шиг өндөгтэй тун төстэй зүйлийг гадны халдагч нар аваад зарах зорилготой л байдаг. Бас нэгэн тэр газар руу нэвтэрч чаддаг аа. Тэгсэн тэднэрээс гадна бас нэг ондоо нэгэн хүн байдаг. Тэр шууд л үндгийг зарах биш устгаж орхино хүрчээ. Тэрний гიშгсэн мөрн галаа хөлийн мөрийг үлдээж байх нь тэрэ. Тэр бараг төмөр гутлан өсдөг байхаа. Энэ бол миний бодол шүү. Минфэй яг энэ үеэр Нонотой машинаар зугаалж зүүдэнд нь гарч ирдэг залуу хажууд нь суучихсан бүр битгий хулчгар дахиа шиг байл та. Ир хүн шиг зоригтой бол те. Луутаач уучрах юм билүү гэж хөөргөж гарна. За ямар ч байсан тэр хоёр голын хажуу сууж усанд хүлээ дөрөн хамтдаа ярилцсан. Энэ байгаагүй гоё мэдрэмжийг авч байлаа. Яг энэ үед тэр хоёр бие биелүүгээ илүү ойртож, бие бинийгаа илүү ойлгож, үнэн голоосоо ярилцсан. Тас гэх дуугаар тэнгэрт солиотууд будаж, Минфэй Ноно төрсөн өдрийн мэд сэлвэтаар нэрийг нь тэнгэрт үүлэнд биччихсэн байдаг. Энэ нэлээд хүчтэй сэтгэл хөдлөж байгааг Ноно шууд тэр дороод уйлж орхи. Учир нь түүний төрсөн өдрийг ээжээс нь өрхөн мэддэггүй билээ. Манай Минфэй мэдсэн бол Минфэй багаараг л өөртөө дурлуулж орхино. Ингээд тэр хоёр бие биенээ уйлж байхыг харж байгаа нь тэнцэж байгаа. Минфэй нойлдуулсан, Ноно харин голын хажууд үлээ. Тэр хоёр сургууль руугаа жолоогоо мушхна. Яг энэ үеэр Ноногийн утсанд мессеж ирснийг харан анзаарч мессежийг хартал сургууль халдлах төрсөн гэдгийг мэднэ. Тэгээ мэдээж ирэг Минфэй тэгтэл Минфэй бүр салганаж орхино. Одоо яана? Яах вэ гэж ерөнхийдөө Ноногоос асуухад Ноно маш тайван сургууль руу яах ч үдэ тэнд амар бол өвчхөг хүмүүс байгаа штэ гэж хариулна. Үзэгдэл сургууль руу шилждэг мөнгөний төлөө нэвтэрч орсон хүмүүс нь манай шилдэг сурагч нартай тулдаж сургуулийн тог бүрэн тасарчихсан байв. Тэгсэн халдагчийн нэг нь мотилкоор явж байгаад Минфэйн болон Ноногийн машинтай мөргөлдөж орхино. Тэгэл мөргөлдөж орхиол Минфэйн тэгсэн чинь нөгөө онлайн тоглолдог ганц гэдэг найз өгдөө штэ тэр нь байгуул яах вэ? Үнийг Тайлер гэдэг юм байна. Минфэнийг ерөнхийдөө бол нэг юм хутга шиг юмар барьцаалж аваад яг энэ үеэр арт талд нь нэг юм тэр хоёрын хойноос халууд өгöd идэх байхгүй. Тэгэд хоошоо харсан чи юу байдаг ч үгүй. Бараг л шатаж би хүн байд. Тэр бараг л яг л галан хүн шиг ч эсвэл луу шиг л халж байлаа. Нөгөө хоёр чинь хоошоо харсан чинь шатаж би зомби шиг тэр хоёр руу алхаж байдаг удаанаар. Бүхэл сурагч нар түүн рүү буудаж байв. Тэр хүү галыг тун амархан удирдах байхаас гадна Мингфэнийг хайж байгаа тэр юмсанжээ. Тэгсэн яг энэ мөчөд аватар дээр яг гардаг шиг Минфэй сүнсний ертөнцөд очих ёстой байдаг. Тэгээд очиж энд болоод байгаа асуудлын хариултыг олох гэж хичээнэ. Тэр усан чумбах зуур яг л зүүн шиг нөгөө ертөнц рүү буюу сүнсний ертөнцөд ирэх нь тэр. Нөгөө сонин хүү Константант гэдэг бөгөө тэр хүүтэй сүнсний хотод Мингфэн амжилттай очиж уулзнаа.
Тэгсэн Константин Минквентэй ойртоод яг нохоо шиг үнэтэж байдаг. Яг энэ үед нөгөө зүүдэнд нь гарч ирдэг нууцлаг хүү гарч Константиныг болохоор дэлб өшгөлөж орхино. Энэ мөчөд Минквен бодит ертөнцид буцаад ирнэ. Сургуулийн захирал гинэд манан дундаас гарч ирэн Минквенд нэг асар хүчтэй сум өгөх бөгөөд алдаж буудаж болохгүй шүү. Тус сумаар Минквен Константиныг энэ бол холоос буудаж юунаар алах ёстой л гэж хэлдэг л дээ. Константин ямар ч буугаар буудуулсан ер нь бол огт нөлөөлдөггүй ч Минквений буудвал нөлөөлнө гэж ерөнхийдөө бол захирал хэлнэ. Захирал өөрөө тэр Константинээр очингуудаа ингээд тулддаг. Тэгсэн чинь нөгөө чи хувиралдаа бүр ороод бүр луу болоо хувирчт юм аа. Тухайн мөчөд Минквен асар хол зайнаас яг дагдсан дундуур нь буудаж энэ яг голд нь ондог. Яг энэ үед лөө ахийнхаа урд очин яг ахийнхаа нүдэн дээр ах нь ихлээд яг юу болоод байгааг өнгөрсөн тунгаас бодож амжаагүй байдаг. Ах нь бол Минквений нөгөө онлайнаар тоглосон Тайлер гэдэг найз нь үлээ. Тэр дүүгээ өөрхөн төлөө амиа золиослон өгсөн гэдгийг сая л ухаа. Дүүтэйгээ цуг байсан мөчөө бодож асар их уу гашууд автна. Үзэгдэл сургуулийн захирал мөн шүний хамгаалагч гэх хоёр руу шилждэг. Яг энэ жинхэнэ луугийн эзэн сэрээгүй байгаа гэдэг тэр хоёр ярилцаж байдаг. Тэр луугийн хаан сэрэг хэм бол дэлхий тэр чигтээ аюулд орно гэдгийг хоорондоо ярилцаж байдаг. Энэ мөчөд дараа бүх хүмүүс бүх хүч чадлаараа бэлтгэл хийн. Минквен маш их бэлтгэл хийж эхэлнэ. Эцэст нь бэлтгэл дуусч тэд нар нууцлаг газар руу явхаар шийднэ. Минквен Ноно хоёр нууцлаг зүйлийн ирэлт гарч тухайн мөчөд нууцлаг газрыг олдог боловч Минквен Ноно хоёр аюулд ордог бөгөөд далайн луу болон дүүгээ алдсан Тайлер хоёр тухайн газар ирсэн байлаа. Сизер тэднийг гэрнэ гэдгийг зүүн совингороо буюу бас таамаглаж байсан. Маш их утаатай байсан учраас нүдээ боодог Сизер. Хаашаач хамаагүй буудж байгаа юм шиг бодтол яг Тайлерийн нүдийг нь ондог. Тайлер гэртээс цумнууд угаасаа огт нөлөөлөхгүй байдаг бөгөөд Сизер нүдээ боос нь албаар байдаг. Асар хүчтэй дэлбэрэлт болж тэнгэрт гэрэл цацрах үед Тайлерийн ерөнхийдөө бол Сизерийн төлөвлөгөөнд өрхөнд орж пуужинд оногдож түр зурдаа нокаутанд орно. Сизер энэ тулаанд ялав. Гэвч усны дотор бүх зүйл муугаар ирсэн байдаг бөгөөд усны илүү ухаан алтгаас өмнө Ноног сүлбээд алчсан юм. Минквен Ноног үхэж байхыг хараад уйлаад л нөгөө нууцлаг зүудний залуугаас тусмж гун чарлаж гарна. Минквен чи хүнсний ертөнцид очдог бөгөөд хүү чи Ноног аврах юм бол би яасан ч яах вэ гэж гоо нууцлаг залуу инээж чи итгэлтэй байна уу гэж асууна. Нууцлаг хүү 7 хар нүглийг бидээ тээж явдаг аюултай нэгэн аж. Нууцлаг хүү Минквенд хүч төлөөсөнд нь сүнслэг тохиролцоо. Минквен ухаан орж шууд л Ноно гэдэг юм шууд тэврээл идгээчтэй. Тэгээд дараад нь осоор Ноног дээшээ гаргана. Минквен ингээд усны луутай тулдахаас 7 хар нүглийн чадварыг ашиглаж байсан учраас асар хүчтэй байлаа. Мөн тангийг болон луутай нь хамт цуг устгаар чигдэг бөгөөд Минквен уснаас арай гэж хөвж гарч ирнэ. Бүх зүйл дуусны дараа Минквен сургууль дээр захиралтайгаа ярилцаж байгаа үзэгдэл рүү шилждэг. Минквен чи битгий гутралтай гэж захирал хэлэх бөгөөд чи онлайн найзалдаг найзгаа алсан ч гэсэн яг үнэндээ чи хэдэн сая хүний амийг аварсан баатар юм. Бүх зүйл сайхан дууссан. Тэрнээс гадна ээжээс нь захиа ирсэн байдаг бөгөөд ээж нь миний хүү их сургуулаа төгсөөрэй. Ээж нь хүүдээ маш их хайртай шүү гэдэг юм захиа ирсэн байдаг. Таны юмч ад жаргалтай дууснаа. Ноно Минквенд хүрч ирээ чихрээ өгдөг бөгөөд бүх зүйл сайхан дуусна. Харин захирал бүх зүйлийг мэдэж байсан юм шиг байгаамаа. Ер нь бол Минквенийг нууцлаг хүүтэй хандаж зурцсан байдаг харандагаар. Түүнээс гадна уцанд нь захиа ярьдаг бөгөөд нууцлаг хүүгээс энэ фидол захиа ирсэн байдаг. Тэгээд сургуулаа сайн төгсөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр бас энэ зүудний сүнсний ертөнцийнх нь хүн бодит ертөнцид бас нөлөөлж чаддаг юм шиг байгаад байна. За part 1, part 2, part 3 маш их лайкаар меласны хүчээр part 4-ийг чадхаараа хурд оруулсан шүү. Дараагийн 2 дугаар үлрэрлийг нээлттэй хийвэл тэр дорн хийнэ. Тэр сурвал ингээд дууссан. Харин тэр хүртэл надад байлсан аним бас комик байгаа. Та нарт бэлэн болох байдал хүлээгдэж байгаа шүү. Subscribe хонхоо дарж дараагийн аним төршлөө тэр дорн үзээрэй.